За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн засаг даргын зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гарсан нийслэлийн засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг танилцуулах гэж байна. За нэгдүгээрт нийслэлийн засаг даргын 2020 оныг нэг хот нэг стандарт зорилттой жил болгон зарсантай холбогдуулаад иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбогдуулан дараах нэлээд олон төрлийн үүрэг даалгаврыг өгсөн байгаа. Нэгдүгээрт нь стандартын шаардлага хангаагүй иргэдийн амнаас эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа барилга өгсрэлтийн төр хашаа стандартад нийцүүлэн шинжилэн сайжруулах зохих хэрэг хэмжээг авч зөрчлөө арилгаагүй барилгын хашааг нэн даруй албатан буулгаж гарсан зарлыг нь холбогдох байгууллагуудаар нь төлөвлөхийг үүрэг даалгавар өгсөн байгаа. Хоёрдугаарт нь хог хягдaltaй усан нүхтэй оолсон шороотой эвдэрсэн нурсан хашаа хайс газрын хашаа бүхий газруудын судалгааг нь гаргаад газрын эрхийг нь цуцлах хашаа энэ буулгаж нийт эзэмшлийн зорилтыг тогтжуулах нэгцэн арга хэмжээ авах ажлыг бас холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байгаа. За энэ үүрэг даалгаврын хоёрдугаарт нь нийт эзэмшлийн годамж зам талбай өнгө үзэмжийг сайжруулахтай холбоотой бас дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг нийслэлийн дүүргийн засаг дарга нарт үүрэг болгосон байгаа. За 3 дугаарт нь улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлаар хийгдэх тогтцол бүтээн байгуулалтын ажлын чанар стандартыг хангуулахтай холбоотой үүрэг даалгавруудыг өгсөн байгаа. За ингээд өнөөдрийн энэ мэдээллийн цагаар бид энэ нийслэлийн засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах, ямар зохион байгуулалттай ажиллах, ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар одоо нийслэлийн Улаанбаатар хотын зэрэгчийн ажлын албаны хот тогтчлтын хэлтсийн дарга ганц хэлэм, за газрын судалгаанууд газрын эрхийг нь судлах, хашаа хороог нь буулгах судалгаа шинжилгээний ажлууд гарсан байгаа. Энэний талаар нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Төвшин Баяр дараах мэдээллүүдийг хийнэ. За ингээд энэ ажилтай холбогдуулаад одоо дүүрэг дээр ямар зохион байгуулалтаар ажиллах уу, яаж нэгдсэн одоо ажлын хэсэг байгуулагдсан байгаа тэр талаар одоо ганц хэлэм дарга энэ мэдээллийг үргэлжлүүлээд хийнэ. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаас энэ үүрэг даалгавар өгөгдсөн байгаа. За үүнтэй холбогдуулаад Улаанбаатар хотын ерөнхий одоо менежер дээр дүүргийн засаг дарга нар нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, хотын стандарт орчны аюулгүй байдал хяналт зохицуулалтын газар, нийслэлийн газрын алба, шугам шүлжээний байгууллагууд бол өнгөрсөн 7 хоногийн одоо 5 дахь өдөр бол хуралдсан байгаа. За хурлаасаа бол одоо энэ дүүргүүд дээр ажиллах одоо хуваарийг бол одоо Улаанбаатар хотын ерөнхий менежер бол баталсан байгаа. За дүүргүүд дээр дүүргийн засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг дүүргийн засаг даргын захирамжаар байгуулагдаад бол ажиллаад эхэлж гисэн. За өчигдөр өнөөдөргээд одоо нийслэлийн одоо 9 дүүрэгт одоо бүх ажлын хэсэг бол ажиллаж байна. Энэхүү ажлын хэсэгт Улаанбаатар хотын заргичийн ажлын албаны 6 хэлтсийн дарга, хотын стандарт орчны аюулгүй байдал хяналт зохицуулалтын газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, нийслэлийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд, дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн цагдаагийн газраас одоо ингээд бүрэлдэхүүнтэйгээр бол дүүргүүд дээр бол ажиллаж байна. За ер нь бол зохион байгуулалтын хувьд бол судалгаа бол одоо энэ мэргэжлийн байгууллагууд дээр бол аль хэдийн гарцсан байгаа. Хот байгуулалт одоо хөгжлийн газар дээр ихэд барилгын зөвшөөрөл авсан хэдий ч одоо барилгынхаа одоо гадна орчны одоо хашааг бол одоо стандартын дагуу хийгээгүй байгууллага аж ахуй нэгж иргэдийн судалгаа гарцсан. Хотын стандарт орчны аюулгүй байдал хяналт зохицуулалтын газар дээр мөн одоо стандартын шаардлага хангаагүй, мөн удаа одоо шаардлага одоо хөргүүлсэн боловч шаардлагыг биелүүлээгүй аж ахуй нэгжүүдийн судалгаа бол 9 дүүргийн одоо судалгаа бол гарцсан байгаа. Газар зохион байгуулалтын албан дээр эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрынхаа одоо гадна талын хашааг бас стандартад нийцүүлээгүй байгууллага аж ахуй нэгжийн бол судалгаа гарцсан байгаа. За энэ 7 хоногоос ахуулаад бол газар дээр нь бол нийслэлийн одоо холбогдох байгууллагуудаас удаа одоо сануулга өгч удаа одоо мэдэгдэл хөргүүлж байсан учраас одоо шууд газар дээр нь буулгах арга хэмжээ аваад явна. Буулгаад одоо орчны аюулгүй байдлыг хангуулах ажлыг бол мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулнаа. За тухайн одоо хашаа буулгахтай холбогдсон одоо гарсан зардлыг тухайн одоо барилга байгууламж эзэмшигч, тухайн газар эзэмшигч байгууллага аж ахуй нэгжээр бол энэ төлбөрийг бол төлөвлөнө. Тухайн одоо газрыг одоо
хашааг одоо буулгаж орчныг одоо аюулгүй болгосны дараа одоо хэрвээ нийслэлээс одоо тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй одоо энэ гарсан зардлыг төлөхгүй байх тохиолдолд газар эзэмших одоо барилга байгууламжийн зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээг бол энэ дээр авахар байгаа. За захын одоо 3 дүүрэг дээр гэхэд одоо өнөөдөр бол ажлын хэсэг бол одоо Багнуур, Баганга, Налах дүүрэг дээр бол өнөөдөр бол ажиллаж байгаа. За ерөнхий менежерээр одоо энэ баталсан одоо хуваарийн дагуу одоо энэ ажлын хэсгүүд 7 хоног бүрийн баасан гарагт 16 цагт Улаанбаатар хотын ерөнхий менежер дээр хуралдаж одоо хийсэн ажлынхаа тайлан тулгарч буй одоо асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг талаараа бол хэлэлцэж ярилцахаар бол одоо ингээд хуваар бол батлагдсан байгаа. За нэлээд ингээд нийслэлийн засаг даргаас өгсөн энэ үүрэг бол одоо сарын хугацаатай буюу нэлээд одоо шахав өгөгдсөн үүрэг даалгавар байгаа. Энэ дээр бол зөвхөн одоо хашаа айс гэхээсээ илүүтэй бас орчны аюулгүй байдлыг хангуулах одоо энэ тогтчлтын бусад элементүүдийн бүрэн бүтэн байдлыг хангуулах бас үүрэг бас давхар өгөгдсөн байгаа. Тухайлбал одоо худгийн таг, гадна зар сурчлагын самбар, явган зам дээр одоо саад очруулж байгаа ямарваа нэгэн шон гадас одоо гихмит эвдрэл бүхий одоо тоглоомын талбай гихмит одоо энэ бүх одоо тогтчлтын элементүүдийг бас хэвийн болгоно, эзэмжүүлэн, тогтчуулна гэсэн одоо үүрэг даалгавруудыг өгсөн байгаа. За дүүргийн засаг дарга дээр нэлийн өргөн бүрэлдэхүүнтэй бол ажлын хэсэг гарсан. Дүүргийн мэргэжлийн хяналт, дүүргийн одоо холбогдох харьяаллын одоо хилцүүдийг оролцуулаад ажлын хэсэг гарсан ажиллаж байна. За энэ одоо үүрэг даалгавар бол ер нь дүүргийн нутаг дэвсгэр дээр өнгөрсөн жил бол мөн бас нийслэлийн засаг даргаас нийслэлийн засаг даргын 03 тоо талбан даалгавар, 04 тоо талбан даалгавар, 05 тоо талбан даалгавар гэдэг мөн энэ одоо үүрэг даалгаврууд нодон бас өгдөж байсан үүрэг даалгаврууд байгаа. За ер нь бол одоо ингээд нийслэлээс болон дүүргээс нийслэлийн холбогдох байгууллагуудаас удаа дараа жил болгон бид нар ингээд ажил зохион байгуулад иргэд рүү байгууллага аж ахуйн нэгж рүү хандсан ажлуудыг зохион байгуулдаг. Үүний цаана хамгийн гол нь энэ тухайн одоо газар эзэмшиж байгаа байгууллага аж ахуйн нэгж, барилга барьж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд одоо маш сайн ухамсарлах хэрэгтэй байна. Одоо хашаан дотроо одоо олон 10 төгрөгний одоо тогтчил бүтээн байгуулалтын ажил хийгээд идэг хэрнээ хашааных нь гадна тал нь бол одоо орчны стандартад бол нийцэхгүй иргэдийн амь нас хөрөнгөд одоо аюул учруулж, эрсдэл учруулж одоо болохуц одоо нөхцөл байдал үүсчихсэн одоо байгаад байдаг. Тэгэхээр одоо өнөөдрийн бидний энэ сарын хугацаанд одоо авч хэрэгжүүлэх арга хэмжээ маань ер нь бол энэ үүрэг хариуцлага ухамсарлахгүй байгаа байгууллага аж ахуйн нэгж рүү чиглэсэн шууд арга хэмжээнүүдийг бид нар газар дээр нь авч ажиллана гэдгийг хэлэх байна. За та бүхэнд энэ өдрийн мэндэргье. За дөрөв дурдсан нөгөө дүүргүүдийн засаг даргаар удирдуулсан бас нийслэлийн засаг даргын орлогч нараар бас удирдуулсан одоо ажлын хэсэг бол өнөөдрөөс эхлээд газар дээр нь бол ажиллаж байгаа. Түүнд тэдгээр ажлын хэсэгт болохоор нийслэлийн одоо газар зохион байгуулалтын алба болон хотын стандартын газраас загчийн ажлын албанаас одоо гаргасан судалгааг бол хөрвүүлсэн байгаа. Тэр газар дээр явах бас тэр одоо газар дээр үзэх тэр одоо үед бол бас нэмээд бас зөвшөлттэй газрууд бол нэмэгдэх боломжтой. Ерөнхийдөө бол өнгөрсөн хугацаанд болохоор хотын стандартын газраас 309 одоо хашааг бол шинжлэх шаардлагатай гэсэн бас судалгаа бол гарсан байдаг. Бас ингээд өнгөрсөн 5 дахаас хойшоо бас дүүрэг нийслэл бас газрын одоо албатууд бас судалгаа гаргаад одоо 194 хашааг бол буулгаж шинжлэх тийм одоо судалгааг бол гаргасан байгаа. Энэхүү ажлыг болохоор 2020 оны 6 дугаар сарын 1-ний дотор болохоор буулгаж чөлөөлөхөөр төлөвлөж ажиллаж байна. Тэгээд мэдээж энэ буулгаж чөлөөлөх ажил маань болохоор хуулийн хүрээнд бол явагдах ёстой. Газрын тухай хуулийн дагуу болохоор мэдээлэл өгөөд мэдээлэл заасан хугацаанд одоо чөлөөлөөгүй тохиолдолд бол албатан буулгах одоо арга хэмжээг бол засаг даргын зүгээс гаргаж тухай бүр шийдвэрлэж авахар төлөвлөж байна. За хотын стандарт төчний аюулгүй байдал хяналт зохицуулалтын газраас нийтдээ нодон 19 оны хэмжээнд 379 барилгын төр хашааг шинжлэх, сайжруулах,
солих шаардлагатай гэсэн судалгаа гаргасан байгаа. Түүн дээр бас нийслэлийн газрын албаны судалгаанууд, захирчийн ажлын албанаас гарсан судалгаанууд нэгтгэгдээд ингээд дөрөв өргөсөн. Ингээд сая газрын албаны ахлах мэргэжилтэн Төвшинбаяр хэллээ. За бид нар барилгын гадна талын орчны аюулгүй байдлыг хангуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангуулахад одоо мөрдөгдөх хотын стандартын бичиг баримт гээд нийслэлийн засаг даргын 456 тоод захирамж 2020 оны 4 сарын 6-нд гарсан байгаа 14 бичиг баримт. За энэ дээр болоод хэрэгтэй зэрэг энэ бичиг баримтаар барилгын гадна орчны аюулгүй байдлыг хангуулах бичиг баримт нэгээд гараад Улаанбаатар цэгийн менэ буюу хотын стандарт орчны аюулгүй байдлын пэйж, хуудас, веб хуудсан дээр бүгдээрээ ингээд тавигдсан байж байгаа. Бид нар бол ерөнхийдөө шаардлагыг тавиад хөрвүүлээд ямар ч талаас яаралтай буулгах ажлуудыг буулгаад хийгээд ингээд явахын хажуугаар аж ахуйн нэгж байгууллагууд ч гэсэн өөрсдөө энэ дээр ухамсараар маш яаралтай хашаануудыг солихгүй болвол иргэдийн амь нас, эд хөрөнгө эрүүл мэндэд нөлөөлөх үс ийм хашаанууд маш их байгаа. Энийг бол яаралтай солих ажиллагааг бол 6 сарын 1-ний дотор бид нар энийг бол хийж гүйцэтгэнэ гэсэн хийж гүйцүүлэхээр одоо засаг дарга бол үүрэг өгсөн байж байгаа. Энэний дагуу бол манай холбоодох байгууллагууд, дүүргүүд одоо ингээд дүүрэг дээр хүч нэмээд ингээд ажиллаад ингээд гарч байгаа учраас энэ ажил бол 6 сарын 1 гэхэд бол хашааны ажлууд бол ингээд дууснаа. Үүний дараа бол бас засаг даргын 456 тооц захирамжаар явган оны замд баримтлах стандарт, дугуйн замд баримтлах стандарт гээд ямар ч 14 ширхэг бичиг баримтууд ингээд гарсан байж байгаа. Үүний дагуу бид нар бас нийлэн захирчийн ажлын албанаас, хотын стандартаас, газрын албанаас энэ дээр хяналт тавина. Ямар ч байсан улсын болон төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа энэ жил 429 ажил дээр энэ 14 бичиг баримтаар одоо хяналт тавихаар бэлдэгдээ дүүргүүдээ ч гэсэн бичиг баримтууд бол очсон байж байгаа. Дүүргүүд бол хүлээж авсан байгаа. Үүнээс гадна ганцхан төрийн байгууллагууд энэ стандартын бичиг баримтыг мөрдөхөөсөө илүү энэ ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд иргэд энэ стандартыг бас мөрдүүлж бид нар иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж чанартай ажил гүйцэтгэх юм байнамаа. Энийг ч гэсэн манай иргэд аж ахуйн нэгж байгууллагууд ойлгох ёстой. За түүнээс гадна бол нэг хот нэг стандарт гэдэг энэ 20 оныг ингээд зарсантай холбогдуулаад Улаанбаатар хотод 1700 хэсгийн ахлагч нар бол яг ажиллаа гүйцэтгээд хяналтаа тавиад бас явж байгаа. Тэгэхээр би одоо иргэдтэй аж ахуйн нэгж байгууллагуудаа юу гэж хандаж хэлмээр байна гэхдээ зэрэг бид нар ямар ч тайсан энэ ганцхан стандартыг мөрдүүлнэ гэдэг бол ганцхан төрийн байгууллагуудын ажлаас гадна иргэд аж ахуйн нэгж байгууллагууд энэ дээр бол идэвхтэй оролцоод хэрвээ тэр газар дээр энэ тэр хашаа хороогоо солиагүй ухсан нүхтэй хогтой одоо өөр ямар ч хүчлүүд байдیں۔ Тэ жишээлбэл явган хүний замыг хийж явахдаа стандартын дагуу хийхгүй байх юм бол энэ дээр хэсгийн ахлагч нар ажиллаж байгаа шүү. Хэсгийн ахлагч нар ажиллангаа одоо тэр мэдээллийг бол манай хороо цэг эмээнээр дамжуулаад энэ оруулсан зөрчлүүд нь энэ нийслэлийн бүх нутгийн захиргааны байгууллагууд дээр хүрэгдэж байгаа. Тийм учраас энэ дээр бол нэлээд хяналттай ажиллаж байгаа учраас би иргэдийг ч шалгаагүй, аж ахуйн нэгжүүд байгууллагуудыг шалгаагүй, бүгдээрийн энэ стандартаа хэрэгжүүлэхийн төлөө энэ 20 оныг стандарт нэг хот нэг стандарт гэж зарсантай холбогдуулна. Стандартаа хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа энэ ажлыг хийж эрчимтэй хэрэгжүүлэхийг л би манай төрийн байгууллагуудаас уриалж байгаамаа энийгт. За та бүхэнд баярлалаа.